дараагийн мэдээ танилцуулъя. Бүгд найрамд Турк улс Стамбулын хотын захиргаатай холбоотой авилгалын хэрэгээр 22 хүнийг баривчлах тушаал гаргасан байна. За Туркийн эрх баригчид авилгалын хэрэгээр Стамбул хотын захиргааны эсрэг явуулж байгаа арга хэмжээг гүнзгийрүүлэх ийм үйл ажиллагаа явуулж энэ ажлынхаа хүрээнд мегмар гарагт 22 хүнийг баривчлах тушаал гаргасан байна. За хотын захирагч Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы улс төрийн хамгийн том өрсөлдөгч тооцогддог Икрим Имаглогийн авилгалын хэрэгээр бол баривчлагдсан. За үүний дараа түүний хувьд шүүх хурлаа хүлээх байгаа. Энэ хугацаанаас хойш 2 сарын дараа энэхүү баривчлах тушаал нь бол гарч байгаа юм байна. За Икрим Имаглогийн хувьд өөртөө тулгасан ялыг бүхэлд нь үгүйсгэж байгаа. Имаглогийн хамт бол 100 орчим хүнийг бол баривчилсан. За Туркийн цагдаа нар өнгөрсөн 4-р сарын сүүлээр 50 гаруй хүнийг бас мөн хээл ахуул авсан хэрэгээр баривчилсан. За гэмт хэрэг үйлдэх зорилгоор бас бүлэглэж байгууллага байгуулсан. За тэгээд тухайн байгууллагыг удирдах гишүүнээр хүмүүсийг эсвсэн хэрэгээр бол шижиглэн саатуулаад байгаа. За 4-р сард баривчлагдсан хүмүүсийн дотор Стамбул хотын захиргаа, за мөн тус хотын Босфор бүсчлэлийн албаны менежер Элчин Кераглу нэртэй хүн бол багтаж байсан юм байна. За энэ одоо зүйлийг бол гадны болон шүрэг хүчний намууд бол хууль ёсоор ашиглан улс төрийнхөө өрсөлдөгчийг одоо хилмигдүүлэх үйл ажиллагаа гэж үзэж байгаа. За энэ бол маш хүчтэй юм давлгаа байдлаар хэрэгжиж байгаа. Хамгийн сүүлийн давлгаагаар мегмар гарагтын өглөө 22 хүнийг бол баривчлах тушаал инхүү гарсан. Тэдний дунд Стамбул хотын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсийн дарга Танер Читин гэдэг хүн бол багтсан байгаа юм байна. За Имаглогийн хариалагддаг сүр хүчний нам болох бүгд найрамдах ардын нам бол энэ явдлыг эсэргүүцсэн. Бүгд найрамдах ардын намын дэд дарга Али Махир Басир хэлэхдээ эрх баригчид Стамбул хотын захиргаадах хэлтсийн дарга нарыг онилж шоронд илгээж байна гэж мэдэгдэж байгаа. За Стамбул хотын захиргааг одоо бүрэн дүүрэн үйл ажиллагаа явуулахаас нь урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү одоо системтэй баривчлах үйл ажиллагааг явуулж байгаа гэж үзэж байна. За мөрдөн байцаалтын явцад бол нэмэлт баримтчгууд гарч ирэх боломжтой гэж ерөнхийлөгч Эрдоган үзэж байгаа юм байна. За хэрвээ эдгээр баримт нотлох баримтууд ил гарах юм бол энэ одоо авилгалын хэрэгт оролцсон хүмүүс бол үүндээ маш их сандрах болно гэж мэдэгдэж байна. Имаглогийн хувьд 3 дугаар сарын 18-нд баривчлах тушаал нь гарсан. За ингээд 23-ны өдөр албан ёсоор түүнийг баривчилсан. За энэ бүх үйл явцыг бол бүгд найрамдах ардсан намын ас түүнийг одоо сонгуульд ерөнхийлөгч нэр дэвшигтэй холбоотой асуудалтайгаа холбогдуулан гарсан гэж ажиглагчид үзэж байгаа. За Имаглог баривчлагдсан тэр өдөртөө 15 сая шахам хүмүүсийн санал авч бүгд найрамдах ардын намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарлагдсан. Дараа нь бол дотоод хэргийн яамнаас түүнийг хотын даргын албан тушаалаас нь төтгөлзүүлсэн. Үүний дараа Стамбул хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр Имаглогийн оронд бүгд найрамдах ардсан намын даргаас хотын зөвлөлийн гишүүн мөнгөөр ажиллаж байсан Нури Асланыг сонгосон. Имаглог баривчсны дараа түүнтэй холбоотой олон нийтийн эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. За энэхүү одоо олон нийтийн эсэргүүцэл жагсаал нь бол сүүлийн 10 жилийн хугацаанд Турк болон Стамбул хотноо өрнөсөн хамгийн том жагсаал цуглааны үйл ажиллагаа болж байгаа. За цагдаа нар бол тухайн эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүмүүсийн эсрэг чинжүүгээр шүших, нулимс асаргуулагч, хий, усан буу зэргийг бол ашиглаж хариу үйлдэл үзүүлсэн ийм үйл явдал болж байгаа. За ямар ч тач бол Туркд улс төрийн нөхцөл байдал сүр хүчний намууд болон эрх баригч намын хооронд эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн бол өрнөж байна. За зарим талаар бол эрх баригч намын явуулж байгаа үйл ажиллагааг бол өрсөлдөгчөө шийтгэх, улс төрийн одоо өрсөлдөгчөө зайлуулах зорилготойгоор эдгээр авилгын хэргийг үүсгэсэн гэж үзэж байгаа. За гэтэл бол нөгөө талаар Туркийн одоо эрх баригч намын хувьд энэ үйл ажиллагаанд цэвэр авилгал хийх ахуулын үйл ажиллагаа Стамбул хотын захиргаанд одоо нэвтсэн байсан гэдгийг эрх баригч намын зүгээс тогтоосон хэрэг болсон гэж үзэж байна.